Мюнхен хотын төвд одоо ингээд өнөөдөр 36 градусын халуунтай байна. За Мюнхен хот бол Германы хамгийн том мужийн нийслэл хот. Бавари мужийн нийслэл хот. Одоо та нар сонирхолтой харуулгач. Тэр нь болохоор Айсбах гэдэг. Айсбах байлээгээд энд хүмүүс ирж серфинг хийдэг. Тэгээд серфинг хийдэг газраас нь цаашаага хүмүүс усанд өсөрч орж сэлдэг. За гайхалтай. Хотынхоо төвд штэ. Хотынхоо төвд ингээд зуны өнгөрөөдөг. Тэгээд германчууд болохоор ерөөхдөө хүүхэд байхдаа тий сургуульд байхдаа аль хэдийн сэлээ сурцсан байдаг. Ер нь бол бүгд л усанд бол гарамгай байдаг. Тэгээд бас германд ирэх чинь бол Монголд бас сэлээд сурчаад ирвэл бас зүгээр шүү. Би л авишээ бол нэг зөрөгтэй орж чадахгүй гэж бодож байна өөрийгөө. Тий. Хэдүүлээ тэр цаашаа бас алхаад юу байдгийг бас үзье тий. Энд ингээ аюултай гэсэн тэмдэглэл нь бол байж байгаа. Сэлж болохгүй гэд. Ямар нэгэн байдлаар ингээ өөрөө бэртэж гэмтэх юм бол өөрөө хариуцлага хүлээнэ гэд. Галзуугац тий. Оо битүү хөхтүүд сэлж байна. Гайл. Зя. Тэг Мюнхенд өнөөдөр аягүй халуун 38 градус өдөр болж тэгээд хүмүүс ингээ сайхан гулсаал усан шумбал явж байна да. Нааш устц чинь. Оо зарим бүр хилдэг юм дээр сууц явчихна. Одоо энэ гүрнээсээ зүгдэхгүй цаашаа орсож яваад. За өнөөдөр 37 градусын юм халуунд Мюнхен хотынхоо ингэж сэрүүцэж байна да. Энэ бас нэг сурагчтай амралт толцоо. Аюу хүүхдүүд ер нь бол их сэлээд гулсаад явж байна. Гайхалтай. За эндээс үсрээ орчилж байна. За тэгээд ингээд цаашаагаа үргэлжлүүлж яваад дээр цаана галхан гараад буцаад ингээд дээшээгээ юу руу алхаа явчих тийм ээ. Тэгэхээр аюу зүгээр байгаа. За ингээд төгсгөлийн хэсэг рүү орж байна. Энэ уянаас зүгдээд гарч болно. Эндээс ингээд зүгдээд энэ чинь юм шаттай. Тэр цаана дахиад серфинг хийх хүмүүс нь нэмэж серфинг хийгээ явд юм байна. Өргөжлүүлэг гулгахын цаашаа гулгаад. За энэ бол ингээд урсгал давлгаатай учраас нэлээ юу багш. За тэгээ ингээд сэлээд дууссан хүмүүс нь одоо эндээс ингээд гараад энэ угаасаа эцсийнхэн зогсоол юм байна. Тэгээ гараад эндээс ингээд одоо таранбайд өнгөө суугаад буцаад хоёр бодол гараа яваад буцаа нөгөө газар очиж байгаа юм байна. Тэгэл дахиад дээрээс нь эхлээл гусаал урсаа явах юм байна да. За тэгээ зуны халуун өдрөд бол Мюнхен нэг иймэрхүү байдалтай өнгөрч байна. Өнөөдөр би яцсан нэг рил хийх гээд бас энд ирсэн давхар YouTube-ийнхаа бичлэгийг бас биччихийгээ бодлоо. Тий. Тэгээд та хэд манай Фридрих Шиллерийн академи гэдэг пэйж утсал Instagram-ыг дагаарай. Тэнд ерөөхдөө Герман руу яаж явах вэ? Герман яаж сурах вэ? Герман соёлын талаар ингээд мэдээллүүдийг ерөөхдөө бол оруулна. Тэгээд та хэд тэр пэйжийг заавал дагаарай. За нөгөө нэг юу нэрч чинь? Штасан баа нэрч чинь. Энэсээс авах. It's crazy. За одоо энд хамт суугаад буцаад хамгийн анх эхэлсэн газар руу очиж доо.